За дараагийн өндөргөнтэй холбогдох бас нэг юм чухал асуудал бол өндөргөн зан азар бол энэ цогцны тогтолцоог анх бий болгосон хүн гэж үздэг. Өөрөөр хэлбэл Монголын бурхны шишний түүхэнд анх удаага энэ цогцны тогтолцоо буюу энэ одоо хурал номын одоо энэ дэг жаяг бүтэц энэ үйл ажиллагааг одоо эхлүүлсэн хүн бол өндөргөн гэж одоо үздэг. 1654 онд Хинти одоо нуруунд бол тэр сардгийн хід буюу Рива гэжээлийн хідийг байгуулахдаа анх удаага зочин дуган байгуулсан. Тэр энэ зочин дуганыг одоо байгуулснаас шалтгаалаад Монголд бол энэ зочны тогтолцоо буюу одоо энэ хурал номын нийтийн одоо энэ хурал номын тогтолцоо одоо үүссэн гэж одоо үздэг. Тэр энэний одоо анхных нь дэг жаяг, анхны одоо үйл ажиллагаа, анхных нь бүтцийг нь бол өндөргөн зан азар бол гаргасан. За энэ одоо энэ цогцны тогтолцоонд бол бас томоохон хөв нэмэр оруулсан хүн бол одоо Ламын гэгийн гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ бол өндөргөний одоо бас шамнырынх нь нэг. Тэгэхээр Ламын гэгийн бол энэ одоо цогцон дээр хэд удаа ирж энэ хурлын энэ дэг жаяг одоо үйл ажиллагааг нь бол зааварлаж хийсэн тухай одоо энэ тусан бэрэмлээ намтарт бол маш тодорхой ингэж одоо өгүүлсэн байдаг.